За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар өндөр насжилттай болон буруу талдаа жолооны хүрдтэй автомашины асуудлыг засгийн газрын хуралдаанд танилцууллаа. За зам тээврийн хөгжлийн яам бол энэ өндөр насжилттай болон буруу талдаа буюу манайхны хэлдэг баруун талдаа хүрдтэй энэ автомашиныг хязгаарлах энэ асуудлыг бол хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр бид нэр утаатай тэмцэх асуудлыг хүчтэй ярьж байгаа. Өнөөдөр Монгол улсын утаажилт энэ гамшигын байдалд хүрсэн ийм үед өндөр насжилттай тээврийн хэрэгслийг бид нэр хязгаарлах ийм бодлого бол барих зүй ёсны шаардлага бол гарч байна. За энэ өндөр насжилттай автомашин бол үндсэндээ бол 6-аас дээш жил ашигласан автомашиныг бол гадаад улс орнууд бол өндөр насжилттай автомашинд бол тооцдог. За өнөөдөр манайд автомашины онцлогоонд орж байгаа нийт автомашины 99% нь утаа ихтэй машин бол дандаа 4-өөс дээш жилийн насжилттай ийм машинууд эзэлж байгаа. За сүүлийн үеийн импортыг харахад бол 66-аас 73% нь дандаа буруу талдаа хүрдтэй ийм машин бол орж ирж байгаа. Тийм учраас бид нар бол энэ машиныг оруулж ирээд одоо өнөөдөр Монгол улсад хүчин төгөл төр мөрдөгдөж байгаа дөрмийн дагуу бидний хэлдгээр одоо зүүн талдаа жолооны хүрдтэй ийм автомашин бол шилжүүлэх ийм дотоодын үйлдвэрийг бид нэр дэмжиж ажиллана. За ийм үйлдвэр байгуулах саналыг манай дотоодын аж ахуйн нэгжүүд бас энийг санал болгож байгаа. Тийм учраас бид нар энэ жолооныхаа хүрдийг зөв талдаа болгох, өндөр насжилттай автомашин тавих одоо татварыг нэмэгдүүлэх ийм бодлого барьж ажиллана гэж үзэж байна.